Сайн үзэгчтэй хоёр амгалан алтгын Монголын үндэсний олон нийтийн телевизийн цаг үе үзэл бол ярилцлагын нэвтрүүлгээ эхэлж байна. Би өнөөдөр нэвтрүүлэхдээ эдийн засагч, хуульч, наран туяаг өрсөн, заг түүгийн наран туяа гэсэн тийм ээ. Тий. Тэгэхээр та бүхэн энэ эмэгтэйг хараад ердөө хэдхэн сарын өмнө одоо 2 сарын 1-ээс ажиллаа өгсөн баха санхүүгийн зохицуулах хорооны дараагаар ажиллаж ирсэн санаж байгаа бах. Тийм ч учраас би өнөөдөр таныг нэвтрүүлэхдээ урьхтаа ерөөсөө санхүүгийн зах зээлийн асуудал илүү таны мэдхийн шин чанартай ярилцлага хийе гэж утсан. Тэгэхээр нэг юм бодогдож суулаа да таныг одоо хүлээж авахтаа сайн нэвтрүүлгийн өмнө арилжааны банк гэдэг тухай ойлголтгүй бид нэр 90 онтой золгож исэн. Ерөөсөө л Монгол банк л гэж байдаг тухай мэдхээс биш юу? Улсын банкны ерөнхий хороо. Тий, улсын банкны ерөнхий хороо л гэж мэдхээс. Энийг дурсны учир бол та тэнд яг 90 онд яхад хөдөлмөрийн гараагаа ихссэн. Би бас нэг бол сонинд бас хэдэн жил ажилласан сурвалжлагч байлаа шүү дээ. Тэгэл олон банкуд гарч ирээд л бараг л жоох мөнгөтэй хүн болгонд банк байгуулаад дараа нь араасаа дампуураад ингээл эхэлж исэн. Тэгээ тухайн үеийн байдлыг бол одоо өнөөдөр тийм юм болж исэн шүү гэдгийг одоо залуучууд одоо 30 шахам насны залуучууд бол 30-аас дээш нь ч бараг мэдэхгүй дээ. Мэдэхгүй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр одоо энэ банкны өөрчлөлт шинжилт энэ явж байхад та бол Төв банкнд ажиллаж исэн хүний хувьд өнөөдөр тийм үйл явцыг одоо тэр дампуураад хин дуртай нөөсгөж үзэх тийм нөхцөл байдал хууль зүйн талаас одоо хуульчны хувьд бас асууж штэ тийм ээ. Зохицуулаад чадсан гэж үздэг үү та? Ер нь яг 90 онд анх банкны тухай хууль батлагдаад хуучин улсын банкны ерөнхий хороо гэж сайд нарын зөвлөлөөс бүх тогтоол шийдвэрийг гаргаж өгдөг. Нэг өсөндөө нөгөө төлөвлөгөөт эдийн засгийн үеийн касс шиг ажилладаг байсан энэ банк маань нөгөө яг барууны стандартын дагуу хоёр шатлалтай зах зээлийн эдийн засгийн харилцаанд нийцсэн юм систем рүү орсон. Тэгээд анхных нь эрх зүйн баримтууд 90 онд батлагдсан банкны тухай хууль байсан. За. Би чинь Эрхүүгийн их сургуульд хуулийн анги төгсөөд за хурц ирээд одоо ажил хайгаал явна шүү дээ. Тэгээд Төв банкнд хуульч авна гэсэн зарын дагуу шалгалт өгөө. Тэгээд Төв банкнд 92 оны 2 сарын 22-нд орж ирсэн. Тэгээд яг намайг тэр арах үед бол банкны тухай хууль, Төв банкны дүрм гэж нэг юм хоёр үндсэн эрх зүйн баримт бичгэн дээр л үйл ажиллагаа явуулдаг байсан. Тэгээд яг тэр үед нөгөө банкны дүрмийн сангийн хэмжээ бага байсан. Тэгэл хүн болгонд л одоо улсын банкны ерөнхий хорооны хөрөнгө оруулалтын хэлтсэж газар чи өөрөө хотож банк болоод гадаад төлбөр тооцооны банк одоо газар нь худалдаа хөгжлийн банк болоод ингээд олон арилжааны банк шинээр яг байгуулагдчихсэн үе байгаа. Тэгээ тэр үед бол одоо банк байгуулах зөвшөөрөл олох нь бол Төв банкны эрх байсан. Тэгээ Төв банкн дээр дөрмийн сангаа бүрдүүлээд тодорхой хэмжээний мөнгө хөрөнгийн хөлсөртэй тэгээ банкны одоо зээл олгох чадвартай тийм эдийн засагч нартай ийм хүмүүс л одоо би банк байгуулъя гэж ярьдаг байсан. Тэгээ олон ч банк байгуулагдчихсан. Монгол Хоршоо банк, Баян Богд банк гэдэг одоо бүр нэрийг санахгүй бизнес банк юу ч үлээд тэгжсэн. Тэгээ би аливаа юм чинь нөгөө шин дөнгөж тулгаж одоо эхэлж байхдаа бүх хүмүүс сонирхдог, хошуурдаг. Одоо сүүлийн үед нэг баахан хадгалан зээл Хоршоо байгуулсан. Одоо нэг баахан банк ус байгуулж байгаатай адилхан тэр үед чинь бас л одоо хөрөнгө санхүүгээ бүрдүүлсэн хүмүүс нь банк байгуулъя гэдэг. За арилжааны банк байгуулъя. Уучлаарай. Асуултад басгаад арилжааны банк байгуулад яаж ажиллах юм бэ? Яаж зээлээ эрсдэлгүй болгодог ёстой юм бэ? Нөгөө их усээрээ хүмүүсийн хадгаламж харилцахын мөнгөийг яаж нөгөө эрсдэлгүй хамгаалж удирдах чадах вэ гэдэг тал дээр бол бүгдээрээ туршлагагүй байсан шүү дээ тэр үед. Тийм ч учраас таны ярьсан тэр олон банкуд чи араас суваад энэ гол шалтгаан нь уу? Ер нь бол нөгөө шинэ юм эхэлж ин туршлага мэдлэг хоримтлагдаагүй байлаа. Тэгээ зээл авч байгаа зээлдэгч аж ахуйн нэгжүүдийн хувьд тэр үед чинь ямар их инфляц өндөр байлаа тийм ээ. Бизнесийн таатай орчин байхгүйсэн үе шүү дээ. Инфляц чинь юу вэ? Тэр үед 300 давсан гэж ярьдаг байлаа. 300 гаруй байлаа. 91 оны үед. Харин тий. Амар тоо шүү. Би тэр сая таны яриан дунд ингээл ерөөсөө ашигтай юм шиг байна. Шинэ юм гарч ирж байгаа гэхэл ингээ хушуурч штэ. За тэгэл энэ хаашаа юм бэ? Бид нар ер нь нэг тийм ашигтай гэсэн юм руу хушуурч бие биенийхээ чадахгүйгаа үл анзаараад бие биенийхээ юмдаг энэ монголчуудын энэ ерөөсөө зах зээл гэдэг юм руу орохоор юм байд юм уу? Эсвэл энэ монголчуудын мөн чанар юм уу? За ер нь бол монгол хүн чинь өөрийг сонирчхан шинэ юмыг туршиж үзэх юм төрөлхийн цуснд найдаг шин чанар шүү дээ. Одоо нүүдэлчин улсууд чинь нэг газараас нөгөөрөө байнга нөгөө шилжиж явбал сэтгэл ханамж нь өндөр тийм ээ. Тэр шиг гэхдээ энэ бол өөрөө нөгөө нийгмийн нэг нийгмээс нөгөө нийгэм рүү бид нар чинь шилжиж байгаа үе байлаа шүү дээ. Тэгээд нөгөө бүх юм төлөвлөгөөтэй улсын хэмжээнд хөрөнгө оруулалтын хичнээн одоо үйлдвэрүүдийн хөрөнгө оруулалтаар барих уу
дараа нь нэг үйлдвэрийнх нь одоо бүтээгдэхүүн нөгөө үйлдвэрийнхээ түүхийн үед яаж болох вэ бүх юм чинь төлөвлөж явдаг байсан юмнаас гинтхэн болоод бид нар чинь зах зээлийн эдийн засгийн харилцаар шилжсэн чинь бүх юм нээлттэй болж байгаа байхгүй юу. Тэгээ бүх юм нээлттэй болоод хятад руу явдаг паспорттой боллоо. Ганцхан намайгаа хийдэг боллоо. Хүн болгонд мөнгөний хэрэгцээ гарч ирж штэ тийм ээ. Хувийн одоо хөрөнгийг хүлээн зөвшөөрлөө. Дандаа улсын хөрөнгөн дээр бид нар чинь социализмын үед байжлаа штэ тий. Төрийн өмчөө нөгөө нүдлэн хамгаалаад тэгээд лозунг орон сууц маань хүртэл хөвчлөгдөөгүй байлаа шүү дээ. Тийм байсан үе учраас хүн болгон боломжийг ашиглах гээд хүн болгон одоо өөрсдөө энэ хувийн сектор гэдэг юм руу энэ чөлөөт эдийн засаг гэдэг юм руу ингээд чөлөөтэй бид нар бизнесээ хийгээ явах юм бол болох юм байна. Хятадаас энэ 10 юанаар авсан бараагаа Оросд аваачаа бид нар 100 юанаар одоо зар дундаас нь 90 юаны ашиг олж болох юм байна гэдгийг чи мэдрэлсэн хүмүүс чинь санхүү мөнгөний хэрэгцээтэй болно да. Тэр хэрэгцээн дээр нь тулгуурлаад банк гэдэг юм чи хүнд мөнгө зээлдэг байгууллага одоо арилжааны хэлбэр рүү анх орж исэн учраас тэгээд олон банк байгуулагдсан тэр нийгмийн эдийн засгийн шаардлага нь гэж боддгийг. За яг хөө тэгээ за байгуулагдсан бол ийм шаардлага байж. За тэгээ дампуурсан. Араасаа дампуурсан. Тэгэл дампуурал одоо би бол сандаг байхгүй юу? Айхтар ойчр болцсон. Ер нь дампуурах гэж ингэж ягаал очиод мөнгө авах гэсэн чинь өдөр шөнөгүй ойчролж исэн тийм түүх байгаа шүү дээ, тийм ээ. Тэгсэн одоо ингээд хадгаламж эзэмшигчдийнхаа мөнгийг ингэж ээж болохгүй гэдэг одоо ард банкны чинь 20% их чөлөө те нөгөө буцааж иргэдэд нь өгөхөд гээл ингээд засгийн газар одоо алдагдал болж хаагдаад зарим нь төр тодорхой хувийн өгчээсэн жишээнүүд л те ард дахиж банкны би энийг яах гэж яриад байна гэхээр өнөөдөр ийм эрсдэл байна уу? Одоо бол өнөөдөр бол байхгүй. Одоо тухайн үеийн банкны үйл ажиллагааг зохицуулж байсан эрх зүйн зохицуулт өнөөдрийн орчин зохицуулт хоёр бол шал өөр болсон. А тухайн үед чинь арилжааны банкуудын эрсдлийг ямар шалгуур, ямар үзүүлэлтүүдээр тавьж одоо хянах юм бэ? Төв банк төр хяналтаа хэрэгжүүлэхийн тулд ямар технологи аргаар, ямар боловсон хүчнээр одоо энэ хяналтаа хэрэгжүүлэх юм бэ гэдэг бүх юм чинь байхгүй байсан. 94 оноос эхэлж бид нар одоо байцлын олон улсын хяналт шалгалтын зарчим гэдэг юм руу 94-5 онд орж илаа анх. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр энэ хөгжсөн орнуудад ч арилжааныхаа банкуудыг энэ банкуудад хадгалуулсан одоо та бидний хадгаламж эзэмшигчдийн мөнгийг эрсдэлгүй хамгаалж байхын тулд маш олон төрлийн одоо шалгуур шаардлагуудыг хангаж ажилладаг систем. Тэр талаар бид нар мэдлэггүй байсан. Тэр талаар ойлголтгүй л тэр бизнес рүү шууд хашуураад авцсан. Одоо бол тэрийг бүгдийг зохицуулсан учраас өнөөдөр бол эрсдэл байхгүй. Ялангуяа хадгаламж эзэмшигчдийн мөнгөө бол төр даадаг банкны дах хадгаламжийн даатгал хүртэл бий болчихсон, даатгалын корпорац бий болоод хөгжчихсэн. Тийм учраас одоо ямар нэгэн банк дампуурлаа гэхэд өнөөдөр хадгаламж эзэмшигч одоо хувийн иргэн мөнгө алдах тухай асуудал байхгүй болсон. Тэгвэл одоо сүүлийн одоо дампуурсан гэх үү ямар ч үйл ажиллагаагаа хаасан банкнуудын тухай тэгвэл би ярил л да. Энэ таны зүгээр анууд зоос гэл нэг л өдөр зоос гэсэн том банкны байшингийн хаяг нь төрийн болоод ингээл өөрчлөгдөж ялаа шүү дээ, тий. Энэний үед нэг тийм аккредитивийн тухай яриа гараад л бид нар бол ойлгохгүй л дээ. Тэгвэл энэ одоо заавал нэг тийм дампуурлын ч юм уу заавал нэг юм болохоор л нэг тийм шин нэр гарч ирэл мэдхгүйд нь самруулаад байгаа юм шиг тийм би бол тэгэж харддаг. Аккредитив гэдэг нь өөрөө санхүүгийн төлбөр тооцооны хэлбэр юм шиг байна. Хэрэгсэл тийм бэлэн бус төлбөр тооцооны. Одоо зүгээр жишээн дээр ярил л да ойлгомжтой байхын тулд Монголын нэг компани Солонгосын нэг компаниас бараа авах гээд худалдаа авах гэрээ байгуулсан. Тэгээд Монголын компани эхлээд мөнгө өгчхөөр итгэхгүй. Одоо миний бараа ирэх болов уу үгүй. Солонгосын компани би бараагаа явуулчихдаг Монголын компани мөнгө өгөх болов уу гэдэг ингээд энэ хоёрын дунд чи энэ хоёрыг итгэл төрүүлж энэ хоёрыг нэг нь энэ барааны чинь мөнгийг манай харилцагч төлнө гэдэг банкны амлалт нөгөөх нь барааны баримт ирэнгүүт та нар одоо аккредитив нээгдэнгүүт одоо би төлнө гэдэг амлалт ирэнгүүт бид нар бараагийн чинь ачуулна гэсэн энэ хоёр компани хоёр үйлчлдэг банкных нь хооронд явж байгаа төлбөр төлөх амлалт байхгүй юу? Тэгээд энэ хоёр банкны дампуурах үед ягаад тэр тухай яриа гараад ирсэн? Энэ хоёр банкны тухай ягаад гарцсан бэ гэхээр ер нь нэг аккредитив нээх тухай асуудал чинь нэг 2008-9 онд Монголд нэлээд тийм модлолоо шүү дээ. Яагаад тэгэхээр аккредитив нээсэн бол нөгөө аккредитивийн дагуу мөнгө ороод ирдэг юм байна гэдэг ойлголттой болсон Монголын хэсэг бизнесмэнүүд байсан. Бизнес одоо компаниуд. Тэрэн дээр нь Солонгосын
одоо нэг банкнаас би аккредитив нээлгэж авчираад та нарт одоо ингэ зээл олгож өгөх боломжтой хүн байна гэдэг нэг солонгос иргэн энд ирж нэлээд олон банк аж ахуй нэгжүүдийг ярьж иж тэр аккредитив луурдсан уу? За луурдсан гэж хэлэх нь хаашаа юм. Гэхдээ ер нь боломж байна гэдгийг хэлж энэ хоёр банкын хооронд нь холбосон байна. Тэгээ нөгөө банкудтай хэлэхээр банкуд нь бол яг жинхэнэ ясандаа бол Солонгосын банк ямар компани нийлүүлэх гэж байгаа ямар барааны төлбөрийг бий төлнө гэж аккредитив нээх гэж байгаа вэ гэдгээ Монголын банкуд нь сайн ухаарах хэрэгтэй. Солонгосын банкуд нь тэр одоо ачигдаад байгаа барааны одоо баримт нь үнэн бодиттой байна уу гэдгийг шалгах хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр тэр шалгадаг процессын яг жинхэнэ айл талдаа банкны мэргэжлийн түвшиндээ хийгээгүй л байхгүй юу. Тэрнээс болж одоо энэ хий хоос аккредитивийн үүргүүд банкуудын дунд явж байгаад тэгээ аль нэг газараа тэр цикл чинь зогсон шүү дээ. Аккредитив гэдэг чинь аккредитив нээлээ бараа явууллаа. За бараа хүлээж авсан гэдэг одоо актыг үйлдэлээ мөнгө явлаа. Тэр мөнгүүд чинь дандаа хүүтэй байгаа шүү дээ. Тодорхой хэмжээгээр өсөөд нөгөө зардал нь өсөөд явж байгаа шүү дээ. Тэгээ сургамжуулж чадсан уу? Одоо бүр банк ер нь сургамжуулж би чадсан гэж боддог. Яагаад тэгэхээр тэр үед бол яг гадаад төлбөр тооцоог бас тийм их одоо бүх банкуд сайн ойлгодгоо нэлээд сайн ойлгож хэрэгэлдэг байсан 2-3 банк байсан л да. Тийм учраас нөгөө мэрэгжлийн хувьд ч алдсан, практик туршлагын хувьд ч бас алдсан. Учраас энээсээ нэг гэхдээ сургамж нь бас их үнэтэй сургамж болцсон биш үү? Энд чинь банкуд дампуураад бас тэнд энэ бол үнэхээр өөрөө ч хэлдэг зүйл дээ. Олон банкуд дампуурдлаа хэн хохиров? Тий. Хэдийгээр хадгаламж эзэмшигчдийн мөнгөний төр дааж байгаа ч гэсэн эргээд төрөөс гарч байгаа мөнгө чинь иргэдийн нөгөө татвараас болж байгаа мөнгө шүү дээ тийм ээ. Энэ үйл явц ингээд явсаар за яг сүүлийн хэдэн жилд бол би асуугаад байдгүй учраас ийм эрсдэл байх вэ гэж одоо тэр банк дампуурахад энэ банкнууд чи хоорондоо тийм мэдээлэл бас тийм болгоомжгүй мэдээлэл ягаад хүмүүсийн ихтгэл дээр байдаг юуг үйл ажиллагаа явуулдаг банкнуудын юунд тэр одоо дампуурлын ирмэг түрээд их хэцүү байдалд байгаа юм байна гэдэг яриа энэ төр яваад ахаар л би ер нь банк дампуурна гэдэг чинь энэ 2 хоногийн дотор болчих асуудал шүү дээ. Яг бол нөгөө банкнд байгаа бүх хөрөнгийн 90% нь одоо иргэдийн аж ахуй нэгжүүдийн мөнгө шүү дээ. 10% нь л тэр банкыг үүсгэн байгуулсан эзний мөнгө байхгүй юу. Тэгээд иргэдийн авчираад өгсөн тэр итгэцсэн мөнгөн дээр нь л банкны менежерүүд одоо өөрсдөө удирдлагын хөрөнгийг хаана байруулах уу, ямар зээлд гаргах уу, ямар үнцээс авах уу гэдэг одоо мэргэжлийн менежментийн үйл ажиллагаа хийж штэ. Тэгжээж дундаас нь эдгээр чинь ашиг олж байгаа л бизнесийн байгууллага штэ. Тэгэнгүүт нөгөө талд нь танай банк чи энэ банк чи найдварг болоод ирлээгэнгүүт хүн болгон нэгэн зэрэг банкнаас хөрөнгө авахгүй дайрах юм бол тэр банк тэгэл дампуурна штэ. Тийм учраас банктай холбоотой илүү одоо яриа мэдээллийг аль төвшөндөө иргэдийн төвшөнд шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн тийм ээ төвшөнд ч их болгоомжтой ярьж хэлж явах хэрэгтэй байгаа. Тэгэхгүй бол зүгээр эрүүл ажиллаж исэн банкыг л тийм одоо муу цуу үг тараах юм бол дараа дампуурах юм боломжтой. Тэгээ манай хууль зүйн орчны хувьд бол зүгээр ийм цуу үггүй тохиолдолд манай банкуд бол харьцангуй одоо төлбөрийн чадвартай өөрийнхөө зохистой харьцааг хангаж байгаа гэдэг нөгөө миний түрүү ярьжсэн олон улсын хуулийн төлөөллийн зөвшөөрөгддөг олон шалгуур үзүүлэлтүүдийг бол бүгд хангаад явж байгаа. Энэ талаараа бол туршлагатай болсон. Хяналт тарин хэр зэрэг сайн байна уу? Үнэн бодиттой байна уу? За одоо зөрчилд байгаа ч юм уу ямар нэгэн үзүүлэлтэд хангахгүй байгаа банкн дээр тэр авах шаардлагатай арга хэмжээг нэг цаг тухайд нь авч чадчихэв үү? Гүй юу гэдэг нь бас арай өөр өнцгөөс харах асуудал. Тэг инхлэр ч л дээ штэ. Банкыг за тэр хөрөнгө гаргасан хүнийг бол одоо хинч байж болно тийм үү? Анх одоо арилжааны банк байгуулах гэж байгаа. Яг энэ банкны мэдлэг мэдээлэл одоо тэр мэрэгжлийн түвшинд ажиллах чадварын хувьд та юу гэж боддог? Өнөөдрийн ер нь нэлээдүүд нь аваад үзэх юм бол та. Банкны салбарын боловсон хүчин бол харьцангуй сайн бэлтгэгдсэн. Монголын банкуудын холбоо хамтраад 98-99 оноос эхлээл одоо Люксембургийн засгийн газартай хамтарч энэ салбарын боловсон хүчнээ дахин сургах хөтөлбөрийг бол маш сайн хийсэн. Дээр нь олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк гэдэг манайтай хамтарч ажилладаг энэ санхүүгийн байгууллагууд бол боловсон хүчнийг сургах тал дээр бол одоо техник тусалцаанууд их өгсөн. Төв банк ч гэсэн өөрөө бас бодлогоороо одоо мэрэгчлэнүүд их бэлтгэдэг. Тийм учраас харьцангуй одоо би харьцангуй гэдэг нь даатгалын салбар ч юм уу те хөрөнгөний зах зээл дээр ажиллаж байгаа үнд цасны шинжээчдтэй харьцуулах юм бол банкны салбарын боловсон хүчингүүд өндөр түвшинд бэлтгэгдсэн. Би боловсон хүчний асуудлыг асуусны учир гэвэл би таны яриаг сонсож сууж байхдаа ер нь таны олон ярилцлага
энэ тэнд хэлсэн үг энтрээ ч уншлаа л да. Тэгээ бодож байхдаа одоо ингээд харна штэ. Банк санхүүгийн гэд хэлчихэ. Энэ салбарт ажиллаж байгаа ингээд ерөөсөө тейлрээс ахуулаад дандаа эмэгтэйчүүд. Удирдлагууд нь дандаа эрэгтэйчүүд. Гэтэл өнөөдөр дэлхийн банк санхүүгийн байгууллагыг харъя л да. Тэ? Америкийн төв банк ч гэдэг юм уу, валютын сангийн юу ч гэдэг юм дандаа захирлууд гэхэлэр эмэгтэйчүүд байгаад байдаг. Энэ банк санхүүгийн юунд эмэгтэйчүүдийн оролцоод одоо бас нэг эмэгтэйчүүдийн оролцоод ярих гэдэг байна. Яагаад юм бэ? Бас л ер нь банк санхүүгийн салбарт нийт ажиллаж байгаа хүмүүсийг харах юм бол үйлчлэгээний салбар учраас эмэгтэйчүүд давмгай. А яг өөрийн чинь анзаарснаар яг нөгөө удирдах зүйл буюу тууцын бүрэлдэхүүнд хичнээн эмэгтэй байна. Яг CEO буюу тэг гүйцэтгэх захирал, ерөнхий захирлаар нэг хэдэн эмэгтэй байна гэвэл яг хангалтгүй байгаа л да. Тэгээд Германд нэг юм жишээ байдаг, хууль байдаг. Ер нь бүх компаниудын тууцад нь эмэгтэй хүн заавал байлга гэсэн квот тогтоогдсон хууль байдаг. Тэгээд ер нь цаашдаа яг тэр гүйцэтгэх салбар, гүйцэтгэх төвшөнд нь газрын захирлын юм уу газрын захирлын дээд одоо орлогчийн төвшөнд бол хүртэл эмэгтэйчүүд бол яг өөрийнхөө чадлаар нөгөө хийж байгаа ажлынхаа үр дүнгээр дээшээ карьер нөсөд ирдэг учраас тэнд хүрээд ирдэг. Тэрнээсээ дээшээ явахгаар манай Монголд чинь ер нь нөгөө дарга нь бол заавал эрэгтэй хүн байх хэрэгтэй юм шиг тийм ойлголт байна шүү дээ. Та одоо тэгээд 92 оноос эхэлчихэл за санхүүгийн зохицуулах хорооны дарга байсан. Тэгтэл ингээл харахад энэ банкны удирдлагад хувь хувьсгалын хамаагүй эмэгтэйчүүд оролцох. За голомт банкны гүйцэтгэх захирал нэг эмэгтэй хүн байх шиг байна тийм үү. Харьцангуй бас нэлээ сайн одоо боловсон хүчин бэлтгэгдсэн эмэгтэй удирдагч нар сүүлийн үед банкуд дээр дарга хийсэн. Олон хүнийг дурдж байна. За энэ бол банкны талаарх ерөнхий мэдээлэл авъя гэсэн ийм асуултууд байгаа юм. Дараагийн нэг асуудал бол за банк санхүүгийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийнх нь мэдлэг, мэдээлэл, мэрэгжлийн чадварын тухай ингээд ярьж болж байна. Бид нар өөрсдөө одоо би ялангуяа хөдөөгийн малчтын тухайд, хөдөөгийн иргэдийн тухай ярих гэдэг шүү дээ. Одоо ингээл зээлийн хүү бууруулах гэдэг л нэг юмыг сайн ойлгоод ах шиг байна бид нар. Өдөр тутмын амьдралд нь яг хурц ирж байгаа асуудал, амьдралын чухал асуудал бол зээлийн хүүсвэрээр шийдэгдэж штэ. Тийм учраас хөдөөгийн малчид зөвхөн малчид гэхгүй ер нь хөдөө орон нутагт амьдарч байгаа төрийн байгууллагын цалингийн зээлээр амьдарч байна те. Малчид нь малчны зээлээр гээд. Тийм учраас энэ сэдв бол яа харахгүй хөдөөгийн бидний мэдлэг дутуу байгаагаас болоод байна. Би бол тэгэж бодоод байна л да. Тэр янз бүрийн тоо, хүү боддог яадаг гэхээс илүү санхүүгийн мэдлэг. Энэ санхүүгийн салбарт оролцох зүгээр жирийн хүмүүсийн оролцоод мэдлэгтэй оролцох шаардлага Монгол улсын хувьд бол хоцрогдсон юм шүү. Энэ бол маш чухал асуудал байна. Ер нь иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлж иргэд би ямар төрлийн санхүүгийн үйлчилгээ авал би өөрийнхөө өнөөдрийнхөө ахуй амьдралаа өөдөн татаад авчих боломж байгаа юм бэ гэдгээ тэр боломжоо харахын тулд эхлээд үйлчилгээнийхээ мөн чанар нөгөө нөхцөлийг ойлгох хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр бол Монгол банк санхүүгийн зохицуулахаараа боловсролын яам, сангийн яам гэдэг дөрвөн байгууллага хамтраад Дэлхийн банкны тусламжтайгаар төслийн хүрээнд бүрэн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлж байгаа. Энэ маш чухал байгаа. Яагаад тэгэхээр би санхүүгийн зохицуулахаарынхан маань өөрийнхөө зохицуултанд байдаг нэлээд хэдэн байгууллагуудыг аваад хөдөө явж иргэдэд таны амьдрал санхүүгийн үйлчилгээ ямар одоо нөлөө үзүүлж байгаа эерэг өсвөргөө энэ үйлчилгээнүүдийн үн ханш нөхцөл нь танд хэр нийцэж гэнэ гэдээ асуугаад хэлцүүлэгээ явсан. Иргэд бол энийг бол үнэхээр одоо таатаа хүлээж авсан. Яагаад гэвэл малаа эрсдэлгүй байхын тулд эхлээл даатгуулаад ямар ч байсан хамгаалаад авчих хэрэгтэй байна шүү дээ. Тэгэхээр нэг даатгалын хурамжийн эдийн төгрөг төлөхгүй төлөө ингээ малаа даатгахгүй хайчихлаар зуд болно бүх мал нь өгчин байхгүй болчих шүү дээ. Тэгээ хөрөнгөгүй болох чинь шүү дээ. Тэгэхээр иргэд энийг ойлгох хэрэгтэй юм байна шүү. Энд чинь бидний бас хариуцлага юм байна гэдгийг ухамсарлаж авч байгаа. Хоёрдугаарт одоо би асуултаа ядасгаад хоёрдугаарт иргэд ингээл би энэ зээлийг банкнаас зээл авах сайхан юм шиг зээл рүү ингээл тавхад идэгий. Би бол дандаа хэлдэг. Та нар зээлийг юунд авах гээд байгаа, ямар юмд зацуулах гээд байгаа, энийг авснаар танд ямар өгөөж унах гээд байгаа гэдгийг эхэлж тооцоолж сураа. Энэ чинь таны нөгөө санхүүгийн боловсрол байхгүй юу? Тэгээ өөрийнхөө орлого зарлагаа зөв тооцоолоод сурчих. Авах гэж байгаа мөнгөөрөө хийх гэж байгаа бизнесийнхаа ашигыг зөв тооцоолоод сурсныхаа дараа та нар би энэ зээлийг авах үнэхээр хэрэгтэй үгүй юу гэдгээ бодох хэрэгтэй. Тэгэхгүй за олдож байгаа дээр нь зээл авчи одоо зээл эдийн засгч намайг одоо материал аваад ирэглээ зээл үгүй гэлээ гэж шуураад бүгдээрээ явцдаг. Дараа нөгөө зээл авангуудаа юунд тэр зээл гэдэг чинь юу вэ гэвэл мөнгөөр мөнгө хийх асуудал шүү дээ тэ цаана. Нөгөө зээлээ авлаа ашигтай бизнес хийж чадахгүй л хүүхдийн төлбөрийг төлчихнэ эсвэл идчихнэ. Тэгээ дараа нь хүндрэлд орно.
Тэгэхээр ийм асуудал руу байж болохгүй. Тийм учраас боловсралтай байх хэрэгтэй маа. Тэр нь олон орнууд дэлхийн иргэдийг энэ санхүүгийн боловсралоор нь дамжуулж яг бодит орлогоо нэмэгдүүлэх ийм боломж, таатай боломжийг иргэдэд өгөх бодлого бол хүчтэй явах хэрэгтэй юм байна. Ингэж явж чадсан улсуудын иргэд бол нөгөө дундаж орлоготой хоримтлалтай иргэн болж чадаад байна. Ингэж явж чадаагүй улсуудын иргэд бол ядуурталтайгаа зуралдаад байна гэдэг энэ юм чинь дэлхийн нийтээр олж харчаад олон байгууллагууд энэ санхүүгийн хүртээмж гэдэг юмны талаар сүүлийн үед их ярьж байгаа. Тэгээ санхүүгийн хүртээмж гэхээр манай Монголд бол бас өрөөсгөл ойлгоод байгаа. Яг тэгэхээр хүн болгонд банкнда данстай, хүн болгон хадгаламжийн данс зээлийн данстай, зарим нь яг үдэнд өрхтэй. Тэгээд хүүхдтэй явуулж байгаа гуйлга мөнгөнд төлбөрөө хийгээ явуулчих чинь. Ялангуяа одоо энэ гар утас шинэ технологи дээр суурлаад бид нар хаанаас ч гэсэн дансаа нэг мөнгө явуулчих чинь. Нэг хүнд ногдож байгаа ATM машины тоо өндөр байна. Нэг хүнд ногдож байгаа банкны үйлчилгээ авах салбар өндөр байна. Тэгэхээр манай хүртээмж их бид нар үйлчлэгээ хангалттай гэж хэлээд байдгийг. Би бол энэ эсрэг байдгийг. За үйлчлэгийг одоо хүртэж авч байгаа хэлбэр нь тийм ээ тооны хэмд одоо хувьд хүртээмж нь сайн байж болно. Яг одоо энэ үйлчлэгийг авснаар иргэн миний өөрийн амьдралд урд жил би 100 төгрөгийн орлоготой байсан бол энэ жил би 120-тай болж чадвгүй юу гэдэг дээр нөгөө ашиг талаас нь дүн шинжилгээ хийдэг чадвар. Тий, үр дүн талаас нь бодох юм бол хангалттай биш. Ерөөсөө бид нар чинь одоо яг таны хэлдэг шиг нэг юм тоогоор айгүй хэмжээд Монгол улс тэр энэ олон улс орны хүн тэнд явж энэ гэдгээр сэтгэл ханах гэдэг штеп. Энэ нэг яг сайн яг нэг жишээ байхгүй. Яг энэ одоо саяны миний хэлдэг хэдэн үзүүлэлтээр бол бид нар бараг хөгжингүй орнуудын төвшөнд хүрсэн бид нар өндөр байгаа гэж ярьдаг. Энэ бол санаа амрах асуудал биш. Яг тэгэхээр одоо нийт хөдөө орон нутгад амьдарч байгаа иргэдийн зээл авч байгаа чадвар нь бол одоо тэр хилээд байгаа шиг 60-70% хүрч чадахгүй байгаа шүү дээ. Зээлийг ямар иргэн авч чинь барьцаа өрөнгөтэй хүн л авч байгаа байхгүй. Барьцаа өрөнгөтэй эсвэл урд нь зээлээ тийм ээ зээл аваад ямар нэгэн байдлаар банкнда танигдсан хүн авж штэ. Тэгэхээр гэтэл ер нь орлогогүй хүнийг бид нар орлоготой болгох дэмжих тухай тэг бүр ядуу хүнийг бид нар хуримтлаа болгох тухай бидний бодлого юмар байна штэ тий. Харин тийм учраас би бол зөвхөн хувьдаа боддгийн яг энэ хөдөө орон нутагт амьдарч байгаа хүмүүсийг нэг орлогоо олох ухаанд сургах тэр санхүүгийн боловсрал. Тэгээд энэ болж байгаа олон ийм санхүүгийн таатай үйлчилгээнүүдээс өөртөө зөв сонгож хэрэгжилж чадах, ашгийг хүртэж чадах тэр ухаан боловсрал энэ бол маш чухал. Энийг бол нэгдүгээр ангийн хүүхдээс тийм ээ эхлээд энэ ухаанд хүнийг сургах хэрэгтэй юм байна. Тэгээд та сая энэ боловсролын яам санхүүгийн зохицуулах хороо Төв банк, Дэлхийн банктай хичээлээ. Дэлхийн банкны төслийн хүрээнд. Тийм. Тэгэхээр бид нар бас л нэг том төсөл авч хийх нэ дээ. Тий. Энийг ер нь бид нар ингээд нийгмийн дөрвөн бүлэгт хувааж тэр хүмүүс тохирсон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэе гэж явж байгаа. Жишээлх юм бол маш олон хоршоонууд байгуулагдсан. Та мэдж байгаа тийм. Одоо хөдөө орон нутагт үйлдвэрлэлийн хоршоонууд байгаа. Хадгаламжлалын хоршоонууд маш их болж байна. Тэгэд энэ хоршоо гэж ихэн удирдах вэ? Яг адилхан одоо нэг багийн 10 малчин сууж байгаа хоорондоо хоршоо байгууллаа гэхэд нэгэн тэр хоршоогоо удирдах чадах менежерийн ухаантай байх хэрэгтэй шүү дээ. Сургагдсан байх хэрэгтэй. Тэгэхээр манай одооний хоршооны хууль бол тэр гишүүд дундаасаа нэг хүн дараа нь байх хэрэгтэй л гэж тавьчихсан. Тэр ямар ч одоо санхүүгийн боловсралгүй тэр бусдынхаа түүхий эдийн аваачаад бирж дээр үн хүргээд зарчих тийм хэмжээний боловсрал эзэмшээгүй хүн чинь яаж бусдынхаа энэ хөрөнгөө удирж хоршоогоо удирдах ашигтай явуулах вэ тийм ээ асуудал. Тэгэхээр энэ санхүүгийн одоо мэргэжилтэн бэлтгэдэг ихтэй сургуулиуд ялангуяа хөдөөж хүн дээд сургуулийн бизнесийн удирдлагын анги юм уу эсвэл санхүү эдийн засгийн дээд сургууль Монгол Улсын их сургууль хажуудаа хоршооны менежерийн анги нэмэх хэрэгтэй байна гэд одоо өөрөө би ажиллаа өгөөг байхдаа удирдлагуудтай уулзч явж ирсэн. Тэгээ мэргэжлийн хүмүүстэй юу гэж хүлээж авч байгаа юм. Ер нь бол их сайн хүлээж авсан. Тэгээ ямар ч байсан ядаж магистрийн анги нээцгаая гэсэн тийм л одоо эхний хэлцээ. Тэгэхээр наадах ч хулаад болчихж байгаа. Таны саяын ярьдаг 10 малчин сууж яхад гэхлээр чин тэр 10 малчны чинь нэг л сурмаар байна шүү дээ. Уг нь бол төрөөс бол яг тэр 10 малчны чинь нийлээд хоршуулж агаад нөгөө түүхий эдийн хөдөөж хүн гаралтай бараа түүхий эдийн биржийн тухай хууль гэж аягүй том хууль батлаад нөгөө бирж дээр чинь нөгөө малчны амьд хонийн, ноосын, ноолуурын авчир заруулах гээд хуулийг хийцэн. Тэр хуулийг яг ингээ хэрэгжүүлээ явахлаар нөгөө хин брокер нь болж нөгөө 10 малчны чинь дундаас хурж ирж энэ арилжаанд орох вэ. Тэр нь бэлэн биш вэ шүү дээ. За ингээд зарцсан байгаа амьд малуудын хин очиж цуглуулж авчрах юм байна нөгөө тээврийн асуудал, логистикийн асуудал нь баг. Тэр
одоо авчираад аваад ирсэн малчлууд эрүүл үү үгүй юу гэдэг нөгөө шинжилгээ хийдэг байгууллагууд нь гэх мэтийн нөгөө зөв шийдвэр гарна доошоо нөгөө хэрэгжээд анхан шатан дээр очих хүртэл энэ бүх ажил нь нөгөө яг хууль баталсан шигээ доошоо явж чадахгүй байгаад байна л да. Тэгвэл надад ч бас өөрөөр харж болж байна шүү дээ. Ийм дид бүтцээ яагаагүй гэж нэг том хууль баталсан юм шүү. Гэхдээ яг хууль нь эхэлж гарч иж хуулиа хэрэгжүүлэх дид бүтцэн бий болно л да. За хууль гарсан. Би одоо нэг жишээ танд ярих гэдэг. Манай үндэсний олон нийтийн телевизийн одоо манай сувгаар нэгдүгээр сувгаар үндэсний олон нийтийн радиотой хамтраад малчны лавлах гэж нэг шууд нэвтрүүлэг явдаг байхгүй юу? Одоо нэлээд би бас үзчихсэн юм байна. Тийм. Тэгээд малчид шууд холбогддог. Тэгээд тэрэн дээр яаж исэн бэ гэхдээ зэрэг энэ хөдөө аж ахуйн биржийн тухай ярихад малчид бол маш ууртай ярьж байгаа байхгүй юу? Хаа байгаа та нар $60 бишээ. Дэндүү өөр байдлаар одоо дэлхийн зах зээл дээр байгаа ханшаас ноолуурыг яаж хэдэн багаар авч байгаа гэд ингээд эсрэг байсан. Тийм эсрэг байр суурь бөөн бухимдлал харагдаад байгаа байхгүй юу? Яг сүүлийн үеийн байдалд бол харин бирж бий болсноор зах зээлийн үн харьцангуй тогтвортой болсон. Биржийн нэг одоо ажиллаж ирснээс хойш хугацаанд давуу тал бол энэ байгаа. За яг бирж нөгөө малчтын хүсэн хүлээж ийсэн шиг хэмжээнд арай хүрч чадаагүй. Олон хүчин зүйлээс хамаарсан. Тэгээ саяхан ярьсан жишээнүүд бол бас байгаад байгаа юм биш үү? Таны ярьсан тийм ч юм байхгүй л дид бүтцүүд нь одоо яг хийгдэж чадаагүй өнөөдрийг хүрж. Тэгээ ямар ч байсан санхүүгийн зохицуулахороо бол энэ түүхийн эдүүд чи өөрөө санхүүгийн хэрэгсэл болоод үүсмэл санхүүгийн хэрэгсэл болоод ирэх юм бол санхүүгийн зохицуулах орооны зохицуултанд орох хэрэгтэй юм. Тэр хүртэл засгийн газар одоо энэ төрөөс үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн үйл ажиллагаанд нь хяналт тавьж явдаг л да. Тэгэхээр энэ бол процесс нь бол нэлээ хөрөнгө мөнгөнд шийдэгдэхгүй, дэд бүтцэн шийдэгдэхгүй, одоо програм хангамжаа авч чадах юм одоо явж чадахгүй бас нэлээ утсан. Тэгээд өнгөрсөн жилээс бол одоо эрчимтэй нэлээ асуудууд нь шийдэгдээд явж байгаа. Ямар ч байсан бүх аймагуд онлайн арилжааны систем орж иж өнөөдөр энд байгаа ханшийг бид нар чи мэдэж захиалгаа өгж арилжаанд оролцсон шүү дээ тийм ээ. Тэгэхээр бүх аймагуд бол холбогдсон байгаа. Сумууд одоо сая нөгөө сүлжээ бүх сумууд руу орсон. Тийм учраас үн ханшийн хувьд таатай нөхцөлтэйгээр тэгэхээр одоо хүмүүс бол орох боломж бүрдэж байгаа. Гэвч тэр хүмүүсийг одоо нэг сумын нутагч нь хаашаашаа 70 80 заримдаа 100 км-ийн дотор эргэлдэж штэ тий. Зарим газар 100-аас ч ил байгаа. Тэгэхээр тэнд байгаа хүмүүсийн энэ яаж нэгдсэн зохион байгуулалтанд орж нөгөө биржийн харилцаанд оруулах вэ гэдэг асуудал чинь нөгөө менежерээс хамаарат байгаа байхгүй. Зохион байгуулалт. Эсвэл орон нутгийн одоо хөдөлмөрийн хилцүүд юм уу? Орон нутгийн тий хөгжлийн санг удирдах байгаа хүмүүс юм уу? Тэнд нэг ямар ч байсан энэ хүмүүсийг одоо удирдаад арга ивийн зааж өгөөд мэдээллээр нь хангаж өгөөд энэ бүх хуулийг хэрэгжүүлэх хэрэгжилт рүү тэр огцсон одоо үйл ажиллагаагаа чиглүүлж явах тийм ажиллагаа л орон нутгийн түвшинд чангалтгүй байна. Одоо яг хоршооныхоо түвшинд чангалтгүй байна. Тийм учраас нөгөө хуучин ченжүүд бүгдээрээ брокерууд болчихсон суугаад байна шүү дээ тий. Тэгээ бүх юм хүнээс хамаарч байна гэж яг чухамдаа орон нутгата үнэн сэтгэлээр тэр мэдлэг энэ эзэмшээд ажиллах хүмүүс ховор байна гэдэг үгнчүүд бас хэлсэн. Тэгээ ер нь бол яг эцсийн дүндээ орон нутагт байгаа болсон хүчний чадвар. Тий. Нас одоо тэр төрөд ажиллаж байгаа хүмүүсийн ч тэр хоёрын секторт ажиллаж байгаа хүмүүс ч гэсэн энэ хүмүүсээ бид нар хөгжүүлэхгүйгээр орон нутгийг хөгжүүлэх тухай яриад бол утгагүй байна л гэдэг нь харагдаж байгаа. За би одоо эндээсээ өөр одоо их өссөн байж магадгүй. Тэгтээ нэг өөр нэг санхүүгийн зохицуулах хорооны дарга багч ажиллаж исэн нэг асуудалтай ярих гэсэн. Хонконгд жил болгон болдог нэг том Монгол төсөл хөрөнгө оруулалт гэдэг их гоё нэртэй тий чуулган гадаадынхаа оролцлоо гэл яг жинхэнэ манай Монголыг сонирхож тэр өстой дэлбэрэлт болохоос өмнө бол одоо ингээл тэдэн хүн орж ийн бүгд сонирхож ийн гэж ярьдаг гэсэн. Хамгийн сүүлийнхэд нь та орсон юм шиг л байдал ямар байсан бэ? За тэр нөгөө уул уурхай бүүн болж явах үед цугларч сонирхож ирсэн хөрөнгө оруулагчдын хэмжээнд л хүрээгүй. Тэр үед бол би ороогүй гэхдээ мэдээллийг харж ирсэн. Гэхдээ бол тэнд одоо заал дүрэл хүмүүс байсан. Ямар ч байсан 50 60 хүн бол байсан. 50 60 тогтохгүй. Тэр хүмүүс юуг харж байна вэ гэхээр ер нь Монголын одоо төрийн бодлого, Монголын төрөөр тогтвортой энэ уул уурхайхаа ашиглах талаар авч явуулж байгаа энэ бодлогоо хэр үргэлжлүүлэх нөө ер нь их ажилласан түншлсэн байдлаар
болгоомжтой болцсон байна гэсэн. Болгоомжтой байдлаар харж ирсэн. Гэтэ анх удаа бол энэ санхүүгийн зах зээл дээр та нар хөрөнгө оруулаач. Манай энэ зах зээл чинь уул уурхаагаас илүү багтаамжтай, боломжтой, та нарт мөнгө хийх таатай зах штэ гэдгээл хэлэх гэж би бол очисон юм аа. Тэгээд тэрийгэ ч хэлсэн. Тэгээд олон хүмүүс тэнд бол хөрөнгө оруулалтын сангууд их байдаг. Одоо хөрөнгө оруулалтын сан гэхээр манай монголчууд бас л их ойлгомжгүй байгаа штэ. Энэ чинь яг банк шиг л за би хөрөнгө оруулалтын сан чинь нэг одоо сангийн нэг жирхийг эзэмшигч болъё. Хувьцаа эзэмшигч тэг төсөөтэй. Гэхдээ яг хувьцаа эзэмшигч биш л дээ. Нэг жирхийг эзэмшээ. Та нар миний биднээс цуглуулж одоо босгосон энэ сангаа хамгийн ашигтай төсөлд оруулаад өгөөжээс нь биднэрт өгөөрэй л гэж хүмүүс мөнгө өгөөл тэр санг яг мэрэгжлийн нөгөө санхүүгийн нарийн шинжээч хүмүүс удирдаад ашиг хийж өгж байгаа ийм бизнес шүү дээ. Тэр хүмүүс маш олон байсан. Тэгээд та уулзалтанд ороо тэгээд хэлжээ. Үрдэн гарсан уу? Ер нь үрдэн бол сонирхож ирсэн хүмүүс гарсан. Манай ер нь манай санхүүгийн зах зээл дээр ч бас гадны хөрөнгө оруулагч нар мөнгө оруулж ирээд эхлээд бол одоо тодорхой компаниудын хувьцааг авч эхлээд явж ирсэн юм билээ. Тэгээ сүүлдээ энэ хөрөнгөний зах зээл чи өөрөө бас эдийн засгийн өсөлттэй их шууд уялдаатай. Эдийн засгийн өсөлт нөгөө 17% биш доошоо буугаад ирэхээр орж ирэх хөрөнгөчний урсгалч бас татагдана шүү дээ. Тэр хүмүүс чинь бас бүгд л анализигээ сууж байгаа шүү дээ. Тэгээд эрэнгүүт нөгөө улсууд чинь зүгээр банкнд хадгаламжуулгаад барьшилсан ба. Тэгээд тэрнийхээ араас бас их санаа тавьж тэгээд орж ирж илээ. Тэгээд мэрэгжлийн хоёрч байгууллага одоо Монголд ер нь бас хөрөнгө оруулалтын сангийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулъя гэд бичиг баримтаа бэлдээд эхэлсэн. Тэр та ганцхан уул уурхай биш манай санхүүгийн зах зээл боломж байна гэж хэлдэг нь ер нь энэ хөрөнгө оруулалтын санал юм уу? Эсвэл өөр бас хувилбарууд байгаа юу? Манайд хөрөнгөний зах дээр хөрөнгө оруулж болно. Хөрөнгө оруулагч нарт бол энэ зах зээл нэлээд боломжтой зах. Тэрнээс гадна даатгалын салбар гэж маш том салбар байна. Даатгалын салбар чинь за одоо Солонгос бол нийт санхүүгийн зах зээл ингээд аваад үзэхээр арилжааны банкныхаа салбараас банкны салбараас том хувь нь илүү хувь нь одоо даатгалын компаниуд, даатгалын зах зээл нийцэлдэг. Тэгэхээр манай энэ даатгалын компаниуд дээр одоо урт хугацааны уртын даатгал даатгах ийм хэмжээний чадaltaй даатгалын компаниуд олноор гарч ирмээр байгаа. Ихэнх компаниудын даатгалын хугацаа бол 1 жил байгаа шүү дээ. Богино хугацааны. Тэгэхээр богино хугацаатай даатгалаас урт хугацаатай даатгал руу шилжихийн тулд нэгдүгээрт хөрөнгөний их усүр хэрэгтэй. Хоёрдугаарт одоо маш нөгөө даатгалынхаа тооцоо хийдэг мэрэгжлийн төвшөнд акторын тооцоолоо зөв хийдэг төвшөнд болж даатгалын компаниуд томрох хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр бол яг гадны хөрөнгө оруулагч нар ирээд манайхантай хамтраад ажиллах юм бол энэ маш боломжтой зах зээл. Даатгалах маш их хөрөнгө байгаа шүү дээ. Ер нь л. Тэгээ монголчууд маань хэр ер нь даатгалд итгэдэг юм дээ. Нэг л одоо ядчил энэ машинаа даатгуулах тухайд л гүмийг хүчлүүлэх юм да. Тэгээ машинаа ер нь бол даатгалын соёл бол манай Монголд ч суугаагүй. Бид нар 90 он хүртэл явлаа шүү дээ, тийм ээ. Одоо арилжааны даатгал тодорхой хэмжээгээр бас өсөлттэй байгаа. Жил болгон зүгээр тоог харах юм бол даатгуулж байгаа иргэдийн тоо, даатгалын хурамжийн хэмжээ, даатгалын тохиолдлын хэмжээ ч гэсэн нөгөө тохиолдлуудад нөхөн олгоор авч байгаа хэмжээ ч гэсэн нэмэгдэж байгаа л да. Бас бүр өгөөсгөж болохгүй. Гэхдээ манайхан ер нь даатгалын соёл бол яг өөрийн чиглэл дээр их мөө жолооны даатгал чинь нөгөө албан журмын даатгалын хэлбэр учраас өсөн өсөөгөө заавал даатгуулж байгаа шүү дээ, тийм ээ. Машина бариад явахын тулд. Тий, машина бариад явахын тулд. Тэгэхээр түрүүний миний хамгийн эхлээд ярьжсэн малчт маань малаан даатгуулаад сурчих гэдэг шиг л хүн хөрөнгөтэй хүн болгонд хөрөнгөө даатгуулах юм бол тэр хөрөнгө нийслэлд орохгүй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр даатгалынхаа бас хураамжийн хэмжээнээс болж ах шиг байна. Их бага, тийм ээ, янз бүрийн төвшөнд байна. Хоёрдугаар хураамжууд төлждөг. Даатгалын тохиолдол боллоо мөнгөө нөхөн олгороо авъя гингүүд нөгөө өгөх тохиолдлуудыг ингээд багасгаад байвал бас хүмүүс мөнгө авч чадахгүй улсууд чинь даатгуулах сонирхолтой болно шүү дээ, тийм ээ. Тийм учраас тэр нэгэнт даатгуулсан иргэдийн мөнгийг тохиолдол болоход заавал буцааж өгдөг баталгаатай найдвартай байдлыг хангахын тулд энэ даатгалын байгууллагуудыг чинь зохицуулахаараа хянаж зохицуулдаг тусгай зохицуулалттай бизнес байгаа. Тэгээд яваа явандаа бол сэтгэлгээний өөрчлөлт гарах байна. Ер нь санхүүгийн зах зээл дээр сэтгэлгээний өөрчлөлтүүд бол маш их хэрэгтэй байгаа. Иргэдийнхаа боловсролын түвшин талаасаач зохицуулж байгаа байгууллагуудын одоо бодлого чиглэлийн талаас их өөрчлөлт хэрэг байгаа. Энэгээрээ та санхүүгийн зохицуулах хороонд очиод ажилласнараа мэдэрсэн гэж хэлж байна. Тий, ер нь мэдэрсэн. Яг тэгэхээр би өөрөө нөгөө банкны салбар дээр илүү их ажилласан. Банкны салбар маань өнгөрсөн 20 жилд бол бас чамгүй их хөгжсөн. Яг тэр хөгжлийн бүх процессд 90 оноос эхлээд өөрөө оролцоод явцсан учраас
эрх зүйн зохицуулалтын хувьд ч боловсон хүчний чадварын хувьд ч тийм ээ. Яг нөгөө хоёр захын хурцрээд харахад үнэхээр чанартай байсан. Тэнд бол яг нөгөө санхүүгийн гэдэг утгаа ер нь алдсан байсан гэж хэлэхэд баг болох бах. Зүгээр энэ телевиз үзэж байгаа манай хорооны хүмүүс байвал хэтэрхий чанга сонсогдож магадгүй. Гэхдээ энэ бол гарцаа яалтчгүй одоо мэрэгжлийн үнэмнүүдээр харах юм бол үнэн асуудалсан. Бид нэр санхүүгийн ямар үйлчлэгийг одоо төрөлжүүлж хөгжүүлвэл манай зах зээл дээр бөгөөд энэ эдийн засгт хэрэгтэй юм бэ. Ямрыг нь бид нар заавал ингэж одоо зохицуулах гал хүнийг шахаад ах шаардлагагүй нь аль нь юм бэ гэх мэтээр энийг ялгаж салгаж зохицуулах хэрэгтэй байсан. Тэгэхгүй одоо ингээл бүхэл зүгээр л одоо өөрөө 50 сая төгрөгөөр зээл болгож байгаа бол тэн зохицуултанд ингээл ороод байнга дарамтанд татвараа өгөх гээл тийм ээ. Байнга тайлангаа өгөх гээл ингээд ах хэрэггүй байхгүй юу. Тэгэхээр хүнээс ямар нэгэн байдлаар их усүрийн активын хөрөнгийн удирдах үгүй гэдэг байдлаар хүний мөнгийг авж байгаа айлууд нь илүү их хяналт зохицуулалтанд байгаад зөв өөрийнхөө хөрөнгөөр тийм ээ санхүүгийн үйлчлэгээ хэрэгцээтэй хүнд нь өгж байгаа нь бол арай сул зохицуулалттай байх. Тэгээд энэ бүх банкуд зээл олгож чинь ламбардууд зээл олгож чинь тэгэхээр зүгээр нэг зээл олгоод байдаг санхүүгийн байгууллагуудаас илүү төрөлцийн олон активуудыг удирддаг энэ үрийг чөлөөлөх факторингийн үйлчлэгээ явуулах эсвэл энэ жижиг дунд бичил бизнесүүдийг эрхлэж байгаа хүмүүст хэрэгтэй тэр түрээс тоног төхөөрөмжийг авчирч нийлүүлдэг санхүүгийн түрээсийн компаниуд гэдэг юм мэрэгсэн санхүүгийн байгууллагууд хэрэгтэй байгаа манайд. Тэгэхээр нөгөө зохицуулт маань тэрийгэ дэмжсэн тэр тал руугаа хоцорч яваад зүгээр нөгөө ламбарттай адилхан үйл ажиллагаа явуулж байгаа. Бэлтгэл байна л да. Та сая бас телевизүүдээр нэлээд гарсан да өдрийн зээлийн тухай хүмүүс ч одоо бие биендээ зээл өгөөд яаж зээл авсан нь хохирч байгаа тий. Зээл өгөөд байгаа зарим талаар харахад бол бүр ямар амархан мөнгөтэй болчихж байгаа харагдаж байна нэгдүгээр. Хөө хэд их хөндөр хүүгээр бас богино хугацаанд яачдаг. За энэ ламбардуудыг би бол бас харж л идэг миний таньдаг хүмүүс ярьж л байсан. Энэ нэг оюутан хүүхдүүд чи ялангуяа хөдөөнөөс ирсэн. Утас юугаа тавьдаг энэ хонхны баяраа өнгөрөөх гिचл юм аа ламбард нэг л ийм л юм яваад тэгээ сүүлдээ сая чин хувь хүндээ мөнгө зээлж болохгүй гэдэг юм яриалаас тий. Ер нь бол хувь хүндээ мөнгө зээлэх тухай асуудал иргэд хоорондын л хилцлээ л дээ. Тэгсэн мөртлөө одоо яагаад заавал энийг ингээ хорих хэмжээнд хүрүү гэхээр нөгөө иргэдийн өнөөдөр хэрэгтэй байгаа мөнгийг нь хажууд нь бэлэн мөнгөтэй унсуучаад 10% чи аав гэд ингэхээр нөгөө явдал чирэгдлийн бодоол тэрнээс нь хүмүүс хашраал шууд авчиж байгаа байхгүй. Тэгэхээр хэрвээ хүн болгон банкнда одоо харилцаад сайн түүх үүсгэсэн зээл авах гээд ирж байгаа хүн болгоноос барьцаа өрөнгө шаардаад байдгүй тэр зээлийн түүхэн дээр нь үндэслэл зээлийн шуурхай олгочдөг байвал тэр хүн хажуудаа сууж байгаа хүнээс банкнаас 2% авах зээлийг 10% авахгүй байхгүй юу. Тэгээ энэ цаашаа явах нь таны яриад байгаа юм. Тэгэхээр энэ бол харин би нэг юм дээр шүмжилттэй хамт манад нэг гарсан хууль маань ерөөс хэрэгжиж бас чадахгүй байна. Сая дүнгийн зээлийн мэдээллийн сангийн тухай хууль гэж яг одоо саяны бит хоёрын ярьдаг хүмүүсийн зээлийн түүхэн дээр үндэслэл зээлийн олгочих тийм эрх зүйн зохицуулалт 2010 онд бий болсон. Тэгээ энэ одоо хэрэгжиж чадахгүй хинээс болоод байгаа. Миний зөвшөөрлөж байгаа төв банк одоо зөвшөөрлийг нь хувийн секторт нөгөөд энийг цааш нь явуулмаар байгаа. Би яг энд бол одоо төв банкнд шүмжилттэй хандах гэдэг. Тэгээд хүмүүст нөгөө хэрвээ тийм түүх үүсгээ, зээлийн түүх үүсгээ тэрэн дээр нь үндэслээд бусад бүх төлбөрөө авдаг байгууллагууд хандаад ирэх юм бол угаасаа санхүүгийн сахилах хариуцлага гэдэг юм хүн болгонд өөрт нь суугаад ирэх юм байна. Тэгээ энэ бол маш их ач холбогдолтой хууль харамсалтай минь өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байгаа. Энэ хуулийг би яагаад ингэж араас нь ингэж бүр яриад байгаа юм гэхээр би өөрөө бүр боловсруулж их хурлын гишүүн баяр сайхан гойтой хамтарч ажлын хэсэгт орж ажиллаж батлуулж ирсэн. Хууль болохоор маш чухал хууль маань ингэж хэрэгжихгүй байгаа тамсаа. За энэ мэдээлэл өгснээр тэгвэл бас бид нар ч гэсэн жирийн иргэд ч гэсэн бас энийг хэрэгжүүлэх тухай. Гэхдээ тэгээ яах юм бэ? Төв банк шийдэхгүй бол бас шийдэхгүй л дээ. Банкуудын холбоо нийлээд бүгдээрээ юм зээлийн мэдээллийн сангийн юм компани байгуулсан байгаа. Тэгээ энэ банкуд бас энэ компани явуулахын тулд бас нэлээд ажиллаад байгаа. Тэгээ удахгүй энэ одоо ажиллаж иргэн бит хоёр заавал үйл хөдлөх хөрөнгөтэй байсан байгаагүй хамаагүй өмнө авсан зээл 10 удаа төлсөн бол 700 оноотой тэгээ очиж зээл авчих боломжтой болох гэдэг юм л да. Нэвтрүүлгийн цаг дуусч байна. Яг энэ маш чухал сэдв дээр яг ингэж дуусгасан зөвч байх гэж би бодож байна. Тэгээд их олон зүйл мэдэж авлаа.
Ихч түргий ярьлаа битээр. Тэгтээ танаас бол ер нь ингэж бизнесийн санхүүгийн зах зээлд оролцох талаар зөвлөгөө авдаг. Та бол зөвлөгөө байнга өгчээсэн үе юм билээ шүү дээ. Манайх зөвлөгөө өгдөг компанитай. Тийм. Тэгэхээр бол тэрлүү чи хандна байх гэж бодож जैन. Тэгээд ямар ч хэлсэн энэ удаагийнхаа ярилцлагыг үгээр өндөрлөе. Дараа нь олон сонирхолтой асуудлаар энэ нэвтрүүлэг гарсны дараа ч хүмүүс над руу хандаж зарим нэг талын асуудлыг би үзэгчдийнхаа захиалгаар ч гэсэн танаас асууна гэж бодож байна. Амжилт хүсье. Баярлалаа. Цагийн үзэл бодол нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт хуульч эдийн засагч Наран Туяа оролцлоо. Анхаар үзэгчдэд баярлалаа. Сайн хамраарай.